Оросын албаны улсад түүхэндээ анх удаа онцгой цэвэр Германы үйлдвэрлэл эхэллээ. Энэ бодисгүйгээр өндөр наривчлалтай пуужин зорилгодоо хүрч чадахгүй, хамгаалалттай холбооны шугам болон сансрын аппарат ажиллахгүй. Хятад улс уг элементийн барууны орнууд руу хийх нийлүүлэлтэд хязгаарласан. Үүний үр дагавар юу болов? Яагаад Патриот агаарын довтлогооноос хамгаалах системийн үйлдвэрлэл аюулд орсон талаар өнөөдрийн дугаарын эерэг мэдээний товч тоймын дараа танилцуулж, 7 хоногийн шинэ баатрын талаар мэдээлэл өргөнө. Дунд Невскийн хөлөг онгоцны үйлдвэрт Тэг 4580 төслийн 6 дахь өндөр хурдны зорчигч тээврийн катамараныг замд гаргав. Красноярскийн хязгаарт цөмийн ашигласан түлшийг дахин боловсруулах туршилт үзүүлэх төвийн 2 дахь хөөргөх цогцлборыг ашиглалтад орууллаа. Санкт-Петербург хотод нисгэгчгүй нисэх аппаратад зориулсан аккумуляторын үйлдвэрлэлийг эхлэв. Ленинград мужид зүлгүүрийн материалын үйлдвэрлэлийг эхэллээ. Свердловск мужид металлургийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэллээ. Рязань мужид тусгай бүрээстэй хоолой үйлдвэрлэж эхлэв. Белгород хотод өндөр технологийн тижээл түгээгчийг үйлдвэрлэж эхлэв. Ставропольд тижээлийн үйлдвэр тулаан мужид гахаа үржүүлэх цогцлбор ашиглалтад оров. Парист болсон физикийн олон улсын 55 дугаар олимпиадаас Оросын шигшээ багийн бүх гишүүн медаль хүртлээ. The Wall Street Journal одоогоос 7 хоногийн өмнө Америкийн зэвсэг үйлдвэрлэгчдэд тулгарч буй ноцтой асуудлын талаар мэдээлсэн. Тухайлбал Leonardo DRS компани захирал Биллийн гол түүхийд Германы нөөц дуусах тохиж байгаа бөгөөд нөхцөл байдал ойрын хугацаанд өөрчлөгдөхгүй бол бэлэн бүтээгдэхүүн нийлүүлэлтэд доголдол гарна гэдгийг мэдээлсэн. Үүнтэй ижил нөхцөл байдал Америкийн нисгэгчгүй нисэх аппарат, нисэх онгоц пуужин үйлдвэрлэгчдэд тулгарч байна. Трамп Европыг Америкийн зэвсэг худалдаж авахыг шахаж байх яг тэр мөчид тэд Хятадаас нийлүүлэх металл элементгүйгээр үйлдвэрлэл явуулах боломжгүй. Чип болон литографийн төхөөрөмжийн нийлүүлэлтийг хязгаарласан арга хэмжээний хариуд Хятадууд хэдэн жилийн өмнөөс нийлүүлэлтэд багасгаж эхэлсэн. Гэвч жинхэнэ хомсдол одоо л мэдрэгдэж эхэлж байгаа бөгөөд үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт Хятад хязгаарлалтаа уламж хангалтгаж нийлүүлэлтийн сүлжээг илүү нягт хяндаг болсон. Хоёрдугаарт барууны орнуудын хоримтлуулсан нөөц дуусч байна. Хэдийгээр хязгаарлалт өөр зүйлээр орлуулах аргагүй чухал олон элементэд хамаатайч бид Германыг онцолж байна. Яагаад гэвэл тэртээ 1871 онд Оросын нэрт эрдэмтэн Дмитрий Иванович Менделеев өөрийн бүтээсэн химийн элементийн уялаг системийн ачаар Германы оршин байгаа болон түүний шинж чанарыг урьдчилан таамагласан. Харин үүнээс 15 жилийн дараа энэ элементийг Германы химч Клеменс Винклер бодитоогоор гарган авч нээлт хийсэн эрхийнхээ дагуу өөрийн улсын нэрээр нэрлэжээ. Үүнээс өөр ямар нэг холбоо хамаарал энэхүү элемент Герман улсын хооронд байхгүй бөгөөд тус улсын нутаг дэвсгэрээс холбоорлогддоггүй ажээ. Ер нь ч Германыг дэлхийн хідэн газарт маш бага хэмжээгээр буюу жилд ойролцоогоор 150 орчим тонныг олборлдог. Олборлолт болон нийлүүлэлтийн дийлэнх нь Хятад улсад хамаардаг. Энэ нь Германы дэлхийн газрын хэвлэлд жигд дарахсан цэвэр орд тун ховор тохиолддог. Харин түүнийг агуулдаг бараг бүх эрдэс нь цайр зэрэг өөр металлын хөдөрт агуулгадж байдагтай холбоотой. Олборлолтын хэмжээгээр Хятадын дараа Орос, удаад нь Канада ордог. Бусад орнууд Америкийн нэгдсэн улс ч маяг өөрсдийн багавтар үйлдвэрлэл, импорт болон дахин боловсруулсан хаягдлаас гарган авдаг. Тиймээс Германы хүртээмжтэй холбоотой асуудал нь бараг бүх дэлхийн эмзэг сэдэв юм. Гэхдээ яагаад бүгдэд ийм их хэрэгтэй байдаг юм бэ? Германы чухал багц шинж чанартай олон салбарт түүнийг юугаарч орлуулах боломжгүй элемент юм. Жишээ нь дулаан дүрслэлтийн төхөөрөмж, шөнийн харааны багж, лазерын чиглүүлэлийн системийн линз, объектив үйлдвэрлэхэд ашигладаг. Германыг ашиглан хийсэн өндөр давтамжийн транзистор, микросхемүүд нь радар холбоо, галын удирдлагын системд дохио боловсруулах хурдыг өндөр түвшинд хангадаг. Тийм учраас агаарын довтлогооноос хамгаалах Патриот цогцлборуудаас гадна барууны зэвсгийн үйлдвэрлэл бүхэлдээ Хятадын нийлүүлэлтээс хамааралтай байдаг. Түүнчлэн Германы цөмийн хяналтын системд гамма болон рентген цацраг илрүүлэгч болгон ашигладаг.
Германы тусламжгүйгээр тусгай холбооны шугамч ажиллахгүй учир нь тэр шилэн кабелийн дохионы алдагдлыг багасгадаг. Мөн түүнийг хиймэл дагуулын нарны батарейд ашигласнаар үр ашиг нь нэмэгдэж удаан хугацааны тагнуулын даалгаварт чухал ач холбогдолтой болдог. Үүнээс гадна мэдээж иргэний зориулалтаар ч ашигладаг. Зөвлөлт холбоотой улсад 1959 онд Медногорскийн зэс хөдрийн комбинат Германыг үйлдвэрлэлийн зориулалтаар үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 1970-ад оноос бусад улс руу экспортлож улмаар салбартаа дэлхийн тэргүүлэгч болсон. Манай эрдэмтэд Германы холцгүй чанарын түвшинг 5N буюу 999,999 хувьд хүргэж чадсанаар түүнийг хагас дамжуулагч багж төхөөрөмжөд ашиглах боломжтой болсон. Гэхдээ илүү нарийн багж төхөөрөмжөд ашиглахын тулд элдв холцгүй чанарын түвшинг улам ахиулах шаардлагатай байсан. Үүнийг бид хийж амжаагүй. Саяхан Красноярск хотод Оросын түүхэнд анх удаа холцгүй чанарын түвшин нь таслалын дараа 4-9 бүхий онцгой цэвэр холцгүй Германы тетрахлоридыг гаргаж авах үйлдвэрийг ашиглалтанд оруулсан тухай